За энэ виз цагаачлалтай холбоотой асуудал бол монголчууд бидний маань хувьд бол баггүй шин тутам байдаг. За тэгээд энэхүү үйлчилгээг за би ямар виз авах уу, ямар одоо визийг ямар виз руугаа өөрчлөх үү гэдэг юм уу те тэрэн дээр ямар зохицуулт байгаа, ямар бичиг баримтын бүрдүүлэх үү, надад ямар гаргалгаа байна уу гэх мэтчлэн эдгээр асуудлууд дээр бол яг ямар байгууллага, хувь хүн эсвэл мэрэгчлэн хуульчийг одоо хуульчид хамтарч ажиллах ёстойгоо бас хараахан сайн мэдэхгүй байх, туршлагагүй байх асуудал зөндөө байдаг. За тэгэхээр та бүхэндээ хэлж өгөхөд бол товчхон хэлж өгөхөд бол та цагаачлалын хуульчид хандаж болно. За мэдээж цагаачлалын талаарх асуудлуудтай холбоотойгоор одоо хууль эрх зүйн зөвлөгөө хэрэгтэй болсон тийм ээ. Хуулийн гаргалгаа хэрэг болсон. Гэх мэтчлэн энэ хуульчийн одоо зөвлөх хэрэгтэй болсон бол хууль эрх зүйн зөвлөгөө авах ёстой. За эсвэл одоо наад шиг юм уу манайг байгууллага шиг консалтинг фирмтэй хамтарч ажиллаж болно. За өөрөөр хэлбэл за энэ дэлгэцэн дээр самрууд дээр байгаа бүх хүмүүстэй за миний ард байгаа гэдэг энэ бүх хүмүүс маань бол одоо яг наад шиг адилхан за манай консалтинг фирмтэй адилхан үйл ажиллагааг эрхэлдэг, мэргэждэг. Go ahead. Яа. Тэгэхээр гих мэтчлэн яг надтай адилхан манай консалтинг фирмтэй адилхан үйл ажиллагаануудыг эрхэлдэг. За тэгээд төрлийн дотроо ялгаатай нь юу гэхээр төрлийн чиглэлүүдэд одоо илүү мэрэгшиж ажилласан ч гэдэг юм уу те энэ байдлаараа л ялгаатай байгаа гэсэн үг. Тухайлбал манай байгууллага виз цагаачлалтай холбоотой бизнестэй холбоотой илүү уялдсан визний төрлүүд те мэрэгчлэлтэй боловсон хүчингүүд те Америкийн нэгдсэн улсад ашиг сонирхол төрүүлэх үйс байгаа бэкграундтай байгаа хүмүүстэй илүү их хамтарч ажилладаг. Энэ дээрээ илүү мэрэгжсэн ч гэдэг юм уу те. Энэ гих мэт байдлаараа ингээд ялгаатай байгаа. Тэгэхээр ийм хүмүүстэй хамтарч ажиллаж болно, хуульчтай хамтарч ажиллаж болно, хуулийн фирмтэй ажиллаж болно. Хувь консалтинг хийдэг консалтант гэж хэлж байгаа хүмүүстэй ажиллаж болно, консалтинг фирмтэй ажиллаж болно. За мэдээж дараагийнх нь хувилбар нь та өөрөө 100% хэрвээ би бол одоо ямар ч эрсдэлгүйгээр энэ бүх хүчиг баримтны одоо гаргалгаа гаргаад энэ бүх хүчиг баримтны асуудлыг хийж чадна гэх юм бол бас ямар ч зардалгүйгээр буюу за яг өөрийнхөө кейсийг хийгээд илгээхэд бол цагаачлалын алба мэдээж хүлээж авахар байгаа. За энэ дээр ч гэсэн бас миний кейсийг одоо би өөрөө явуулчихвал хүлээж авахгүй юм болов ч гэдэг юм ингээд зөндөө бас төөрөглүүд байдаг. За тэгэхээр энэхүү мэдээлэл маань та бүхэнд бас тус болох байхаа гэж найдаж байна.